Өглөөний мэнд итгэлээ эзний үгээр услах өнөөдрийн ишлэл бол дуул 73 дугаар бүлгийн 2-оос 3 дугаар ишлэл байна. За эндээс би уншаад өгье. Хөлмөн харин бүдрэх шахав, улмын тэгтэл хальтрах төхөө. Учир нь гин буруутыг амжилт олохыг үзээд сайрхагч хүмүүст би атаархсан юм а гэж энэхүү дуул ачим дуулсан баг. Магадгүй Христ итгэж бидний хувьд бас нэг амьдралдаа нэг удаач болтгоо ингэж залбирдаг, бурхантай ярилцдаг сэдв маань нэг бах те. Бид нэр бусад хүмүүсийн Христэд итгэгч биш хүмүүсийн амжилтыг харахтаа бидний яагаад ийм байж болохгүй байгаа юм бэ? Бурхан минь те. Бид нар яагаад ийм ий төрөнгөтэй амьдарч болдгоо мэ гэдэг ч юм уу. Ийм харьцуулалтаар үндэссэн залбирлагч болтгоо хийдэг баг. Гэхдээ энэхүү дуулаач маань эцэст нь юу гэж дүгнсэн бэ гэвэл тэр таны өргөөн ариун өргөөнд ороод би ухаарсан юм а гэж. Юу ухаарсан бэ гэвэл тэр дуулаач тэдгээр хүмүүсийг та ямар халтиргаатай зандаар байлгасан юм бэ гэж дүнсэн баг. Тэдгээр хүмүүсийн төгсгөл нь мөхөл нь үүртийн хөхөл байж тэ гэж тухайн дуулаач өгүүлсэн байдаг. Тэгэхээр биднийг одоо яг энд байгаа байдалдаар маань байлгаж байгаа бурхандаа бид нар талархах хэрэгтэй юм а гэж ерөнхийдөө тэр дуулаач өгүүлэн дүгнсэн байдаг. Тэгээ Библиэлд байдаг бас нэг ишлэл байдаг тиймээс танд сануулж өгье. Хүнд зөв мэд санагдвч эцэстээ өхөлд хүргэх зам гэж бий гэж сургаал төгс намдаар өгүүлсэн байдаг. Тиймээс та зөв зам дээр зогсож байгаа бол эргэлзэл тэнглэлзэлгүйгээр энэ замаараа талархалтайгаар алхаарай.